За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнгөрсөн 7 хоногт Европын холбоо Парист G20-ийн дэд хэмжээний уулзалт болсон. За энэ асуудлаар бол яг геополитикийн тал дээр хоёр том асуудал ярьсан нь нэг нь Украины дайн байдаг, нөгөөх нь Ираны цөмийн зэвсгийн асуудал байж байгаа. Тэгэхээр Иран яагаад ийм анхаарал татж байгаа юм бэ? Тэ? Ираны цөмийн зэвсгийн асуудал бол 2000 оноос хойш нэлээд хүчтэй тавигдж байгаа. За ер нь бол энэ ядуу улсуудаас ингээд аваад үзэх юм бол Хойд Солонгос болон Иран хоёр бол цөмийн зэвсэгт хоёр улс байж байгаа тийм. Тэгэд Хойд Солонгос бол угсаа ойлгомжтой хаалттай байж байгаа. Ерөнхийдөө олж байгаа бүх орлогыг болохоор яг юу руу хийжсэн. Цөмийн зэвсэг рүүгээ хийж энэгээр одоо бусад бүс нутагтаа одоо тийм айцыг мэдрүүлж ингэж халтахгүй байх юм нөхцөлийг бол бүрдүүлжилдэг бол Ираны байдал бол өөр байж байгаа. За яагаад тийм болсон юм бэ гэж тийм. За 1971 оны Ираны зураг 2022 оны Ираны үеийн зургийн хоёр байж байна. Тэгэхээр 1971 онд бол Иран орчин үеийн одоогийн амьдрал шиг байсан бол 2022 онд бол яг хаалттай улс болж хувирсан ийм процесс байж. За үүний шалтгаан юу байсан бэ гэхээр ер нь бол 1950-ад оноос хойш 40-50-ад оноос Америкчууд Ираны газрын тосыг ашиглахын тулд эдийн засгийн алуурчин оруулж тухайн үеийн Ираны одоо хааныг өөрийнхөө улс төрийн одоо юугаар ингэж контролддог байсан. Өөр дүнд нь яг Иранд бол маш их хэмжээний бүтээн байгуулалт, дэд бүтэц хөгжүүлнэ Америкийн мөнгөөр тэгээд эннийхээ өрөнд нь нефтийг нь хямдхан авдаг байсан. За ийм системтэй байсан. Тэгээ энэ систем нь 1979 он төрийн эргэлт гарсан. За төрийн эргэлт гараад ерөнхийдөө нөгөө исламын өнцгөг үзэлтэнгүүд төрийн эргэлт гараад төрийнхөө тэр үеийн Америкийн талд ордог байсан хааныг одоо устгаад тийм ер нь бол хаалттай ийм гэвлүүртэй болгож бол хувирсан байж байна. За энэ дээр Америкчуудын маш том алдаа нь юу гаргасан бэ гэхээр Ираны цөмийн зэвсгээр одоо тийм яг үндэ Ираны цөмийн зэвсэг нь өөрөө тухайн үедээ Иранд хийж өгсөн Америкийн бүтээн байгуулалт гэдэг. Эрчим хүчний зорилготойгоор. Одоо Монголд нөгөө ураны захирлын станц гэж яриад байдаг зүйлийг 1951 онд Америкчууд Иранд барьж өгсөн байж байна. Үр дүнд нь яасан бэ гэхээр 2000 оноос хойш бол энийг хардаж эхэлсэн байдаг Америк улсууд. Америк, Европ болон бусад улсууд. Яг тэгэхээр цөмийн зэвсэг хийгээд байна. Зэвсгийн зорилттой энийг хөгжүүлээд байна гэдгийг хардлага үүж байна. За үр дүнд нь Америкчууд ямар арга хэмжээ авсан бэ гэхээр эдийн засгийн хориг тавьсан. Ер нь бол 30-40 жил үргэлжлэж байгаа хориг. За эдийн засгийн хүчин чадлын нөлөөлөл сонирхоод үзье л та. За хүн амыг нь одоо бид нар яг эдийн засгийн үзүүлэлтийг Монголтой харьцуулж үзлээ л дээ. 2025 оны таамагаар бол Ираны хүн ам 90-91 сая хүн байдаг бол Монгол 3.5 сая хүн амтай. Юуны хувьд бол аваад үзэх юм бол тэ хүн амын хувьд бол нэлээд өндөр эзэлдэг юм байж байгаа. За нэгтрлийн хувьд бол одоо тэ 1 км-т бол Монгол ус 2 хүн оногддог бол эдний 54 хүн оногддог. Ингээ явах. За дотоодын нэвтрэгдэхүүн бол яг манайхаас бол харьцангуй өндөр байж идэг юм. За тэгээд гол юм нь дотоодын нэвтрэгдэхүүн тийм. Монгол улсын хувьд бол нэг хүнд оногдох нь жилийнх нь $6,000 гэдэг бол Ираны 5,800-аас 6,000. За бид нар ингээд ерөнхийдөө өсөж байгаа шалтгаан уул уурхайн баялагтай холбоотой гэдэг бол Иран мөн сайдлах тийм. За үндсэндээ газар нутгийн хувь нь 10, үйлчилгээ 43, үйлдвэрлэл нь 20, хөдөө аж ахуй нь 13. Ерөнхийдөө бол үндсэн экспорт нь бол яг газрын тос, байгалийн хий, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд үүж идэг. Эндээс хамгийн том худалдаа авагчдын нэг нь бол мэдээж Хятад эзэлж байгаа. За Америк бол нэлээд өндөр байж байгаа. Тэгээд 1979 оны төрийн эргэлтээс хойш ерөнхийдөө хачин гадуурхаж эхэлсэн. Үүнээсээ улбалаад бол Иран маш ядуу амьдардаг, хот хотын ялгаа маш ихтэй, тэ авилгал ихтэй нэг юм ус болж болох ирсэн байж байна. Тэгээд эднийхт яагаад ингэж явж байгаа вэ гэхээр за нэг ураны нэг юм үзүүлэлт хийдэг. За баяжуулалтын төвшинг бол юу 235 гэж нэрлэдэг юм байна. За ер нь бол байгаль дээр болох 0.72 гэдэг юм. Байгалийн уран ийм байт юм. Одоо юу гэдэг нэг юм түүхий дээр гэсэн үг шүү дээ. За тэгээд энийг нөгөө боловсруулаад химийн юунд ороод ингэж баяжуулахаар 3-5% баяжуулж байгааг нь болохоор яг эрчим хүчтэй ашигладаг юм байна.
За 20% өндөр баяжуулалтаас эхэлнэ гэдэг судалгааны реакторуудад ашиглана. За ер нь цөмийн зэвсэгт бол ашиглах боломжгүй. Харин 20-90% бол тусаа судалгаа, цэргийн хэрэглээ. За онлын хувьд бол энийг цөмийн зэвсэглэлд бол ашиглах боломжтой. Гэхдээ үр дүн ашиггүй гэж гарсан байна. Харин 90%-аас дээшээгээ гарах юм бол цөмийн зэвсгэх гэж үздэг. Цөмийн зэвсгийн ураны нөхцлөөр энийг боловсруулж ийн гэж үзэж байна гэсэн үг байхгүй. 2000 оноос хойш ер нь улсууд яагаад энэ дээр нэлээд анхаарсан бэ гэхээр Ираныг ерөнхийдөө ураны боловсруулалт баяжуулалт хийхдээ цөмийн зэвсгийн зорилтоор хийгээд байна. Баяжуулалтын түвш нь 90%-аас дээш гарч ийн гэж үзсэн байж байна. Тэгээ маш хатуух арга хэмжээг авч эдийн засгийн хориг тавиад 2015 онд ерөнхийлөгч Обама байх үед Америкийн нэгдсэн улс, Их Британи, Орос, Герман, Франц, Хятад улсууд нийлээд Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөр гэдэг зүйлийг гаргаж ирсэн. За энэ хөтөлбөрөөр яадаг вэ гэхээр Ираны тэр баяжуулалтын хэмжээг нь 3-5% руу аваачих жил олгон шалгалт хийж энийг нь ингэж явж ирсэн байдаг. За тэгээ 2018 онд Трамп бол энэ хөтөлбөрөөс татгалцсан байгаад 2025 оны байдлаар энэ хөтөлбөрийнх нь 10 жилийн хугацаатай гэрээнд дуусгарлцсан байж. Гэтэл одоо юу яриад байгаа гэхээр Иран ураны баяжуулалт 90% руу дөхүүлж хийж байна гэж үзэж байгаа гэсэн үг. Одоо энэ цөмийн зэвсгийн ураны мэрэгчлэлтэнгүүд бол тэгж үзэж байгаа гэсэн. За ингээд энэ дээр бол ер нь бол цөмийн зэвсэг дэгдэж магадгүй маа гэж асуу. За ингээд Иран, Америк, Израилийн асуудал босч ирсэн гэж тийм. За ер нь хараа энэ ялангуяа Израиль болон Ираны асуудал тийм 2024 оноос эхэлсэн. За Иранууд бол тодорхой хэмжээний ингээд байгалийн нефтээ гаргаад мөнгө олоод олсон мөнгөөрөө Израилууд арьж байгаа үгүй. Яаж юм гэхээр Газын зурвас дээр за Хамас бүлэг байж байна. Йемений Хуту бүлэг гэж байна гэдэг нь алан идэвч бүлэглүүдийг санхүүжүүлсэн гэж үздэг. Та нар санаж байгаа бол 2024 онд Хамас бүлэг Израиль руу 800 бууж харж ирсэн түүхтэй байдаг. Зөрүүлээд болохоор юунууд бол израильчууд бол 1200 бууж харж ирсэн. Ер нь бол энэ Газын зурвасны дайны гол одоо эхлэл 24 онд идэв. За үр дүнд нь юу болж ирсэн бэ гэхээр алтны ханшийг бол яаж ирсэн? Маш өндөр хэмжээнд өсөж ирсэн. За энийг хэдүүлээ чартн дээр сонирхож харъя л да. 24 оны чарт тийм. 24 оны өсөлтийг хийсэн хөдөлгөөн индекс гэдэг. Эннээс өмнөх нь индекс гэдэг. 4 сараас хойш гэж ярьж. За энийг жоохон нэмэхгүй болохгүй юм байна. Энэ 2 сараас хойш. Тэгэхээр энэ бүх нөхдүүдийг санхүүж болж байгаа нөхөр. Тэгээд ялангуяа нэг юм байдаг. Хуту гэдэг нэг Йемений бүлэг байдаг. Йемений пуужа харуулж байгаа системийг хараад ерөөдөө израильчууд ямар. За эдгээр бол санхүүжүүлэлт нэлээд өндөртэй байгаа юм байна. Цэргийн хүч нэлээд өндөр болчих гэж үзсэн. Тэгэхээр энийг санхүүжүүлэгч Иран гэж үзсэн. За тэгээд Нетаньяху яасан бэ гэхээр ер нь бол Израиль Ираны асуудал гэж хурцдаж эхэлсэн байж. Тэгээ анх удаа 2024 оны 4 сард Иран бол Израиль руу пуужа харуулж ирсэн. Зөрүүлүүд бол Израиль бол пуужа харуулж ирсэн. Ийм процесс бол болж ирсэн. Тэгээ одоо яаж юм гэж үзэж байна гэхээр Трамп саяхан мэдээлэл хийсэн. Ямар мэдээлэл хийсэн бэ? Хэрв Иран цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс татгалзахгүй болвол Америкийн нэгдсэн улс бол тэр уран баяжуулах үйлдвэрүүд чинь бөмбөг пуужа харуулна гэдэг мэдээллийг хийгээд одоогор бол тэднийхтэй ойролцоогоор ингээд дунд тусгалын буужинтай нэг онгоцнууд аваачсан юм байдалтай байж. Энийг нь болохоор Нетаньяху дэмжиж байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт ямар арга хэмжээ Трамп ярьсан бэ гэхээр хилцээр хийх асуудал яригдсан. Нэгсэндээ Тегеранаас төлөөлөгч гараад Америкаас төлөөлөгч гараад энийг зогсооно гэдэг. Нөгөө талдаа болохоор Нетаньяху ямар юм хэлээд байна гэхээр бид нар 5 сард бол Иран руу дайрнаа агарын давталгаа хийнэ гэдэг зүйлийг хэлж байгаа бол Трамп байж байгаа ч өгшөө түр зогсоож юу яагаад хилцээр хийгээд хийгээд одоогор бол хилцээр ямар нэгэн байдлын үр дүнд бол очоогүй байж. Тэгвэл яг хилцээр хийх магадлал өндөр. Хэрв энэ хилцээрийг Тегеран зөвшөөрөхгүй хийхгүй байх юм бол Америкийн нэгдсэн улс бол ойролт орнын дайныг Израилаар дамжуулж хийнэ гэсэн.
Тэгээ энэ ганц Америк нэгдсэн улсын асуудал биш л дээ. Энэ дээр одоо яаж юм гэхээр Франц нэлээд акцент өгж байна, Герман өгж байгаа, Их Британи өгж байна. За энэ дээр чимээгүй байгаа улсууд бол Хятад болон Орос хоёр бол чимээгүй байж байгаа. Яагаад гэхээр ерөнхий бол бараагийн авж байгаа улс бол Хятад байж байгаа, цэргийн зэвсэглийн хувьд дэмжиж байгаа улс нь Орос байж байгаа. За Оросын хувьд бол одоогоор Украинад дан хийж байгаа учраас төдийлөн Ираныг бол дэмжиж хүчиж чадахгүй байгаа. А хэрв энэ байдал хурцдах юм бол энэ юу гэдэг те нэг бол цөмийн зэвсгийн дайн болох магадлал ихсэх юм байна. Нөгөө талаас энэ бол бүс нутгийн дайн болох магадлалтай. Гагцгүй одоо энэ хилцээрийг харах үлдэж байна. А бусад одоо шинжээчд юу гэж үзэж байна гэхээр ямар нэгэн байдлаар хилцээр хийгээд асуудал шийдэгдэх учраас гэж үзээд ерөөдөө энэ дээр ашиглал бол бага өгж байна. Гэхдээ энэ дээр аюулын зэрэг бол бас нэлээд өндөр орж ирэх магадлалтай. Энэ дээр Израильчууд нэлээд ер нь бол байлдах сонирхол их өндөр байж байгаа. Яагаад гэхээр газын зурсаар дамжуулж Израиль руу айгүй их тийм алын итгүүл ажиллагаа хийж байгаа учраас энэ санхүүжилтийн зогсоох хамгийн гол их үүсвэр нь Иран гэж үзэж байгаа. А тэрний нэг том нь юу вэ? Цөмийн зэвсгийг устгах гэдэг ийм зүйлээр үүнийхтэй хүчтэй байр суурь явж байгаа. Хэрв Израилийн Нетаньяхугийн үзэл бодол Трамп хоёрыг нийлэх юм бол ойрхон орондод нэлээд том хэмжээний дайн гарна. Үр дүнд нь яг нь бидний нөгөө хардаг алтны ханшмаа одоогоор бол те бүх цаг үеийн дайн тааш 3500 гаргацсан байсан бол дахиад ч дэш өсөх аюул үүсэж байна гэсэн. За мэдээж газрын тоосны үн дахиж өснө тийм үү? А долларын хувьд бол дахиад уналт үзүүлэх ийм магадлал ажиллаж байна. Тэгэхээр бид нар Ираны асуудал, Украины дайныг геополитикийн хувьд бол маш сайн анхааралтай ажиллах хэрэгтэй. Энэ байдал нь эргээд бидний бензиний үнд болон бидний хэрэглээний үнд нөлөөлөх учраас тэр. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя.